Баян манайхан манай кино зохиолын уралдаанд хамгийн их реакшн авсан зохиол нь Мэдгүйгийн Админ Ганлахагийн зохиол байла. Баяр хүргийн зохиол нь гэвэл онхууш нэг хүүхэнтэй суусан чинь нөгөөх нь том хүүхэдтэй байж таарад тэр нь офшор байна. Ядаж байхад офшор онхуушаас ах. Ингээд киногоо тухлан сууж таалан болгоно. Анхраа минь. Та яг одоо Mindfuck-ийн орчуулсан киног үзэж байна. Хөтлөө. Миний хүүтэй хамт байна гэж амлаач тэ. Би амлаж байна. Ингээд би хойд автайгаан хоёулахнаа үлдсэн юм. Найруулагч онхууш, зураглаач офшор, продюсер байхгүй. Mindfuck Production үзүүлж байна. Гол дүрүүдэд офшор, онхууш нар хамтран тоглолоо. Аав, хүү хоёр. Буйны байгууллага 2% хямдрал зарлалаа. Ээжийн минь ажил явдалд 10 сая төгрөг зарлагдсан юм. Тэд хэлэхдээ энэ манай байгууллагын хамгийн хямдхан багцаа гэж хэлсэн. Тэр л үед би буйны байгууллага хэдийнэ бизнес болгох хуурсныг мэдсэн юм. Бидэн шиг хүмүүс энэ нийгэмд үхэгч ирэхгүй юм шиг. Тэр үед би гүйж очоод аавыгаа тэрээд авмаар байсан ч хөл маань нэг чалхан хөдөлсөнгүй. Магадгүй тэр надаас дүү байсан нь нөлөөлсөн байх л да. Та яг одоо Mindfuck-ийн орчуулсан киног үзэж байна. Хөш. Сууч. Өдөө хаамар хинтэг арх уугаад идэв юм. Ийм хэцүү байх. Арх хоол олж давч чадчихна уу? Чи юу юм? Гараад ирж байна. Хэдийгээр тэр надаас дүүч гисэн. Аав хүнийхээ үүргийг биелүүлэх гэж хичээж байсан юм. Яа, уруу цэцлээ. Юунд нэг юм би. Ээжийг минь өнгөрснөөс хойш онхууш нэг ч удаа инээмсэглээгүй. Тэр нэгэн өдөр би хурууга заазвараар шаахад маш их инээсэн юм. Тэр инээд хүний амьдралд 2-3 удаа тохиолдох болов гэмээр тийм л ховорхон инээд байсан юм. Сайн хайрт минь. Наа чи хэрэг байна да. Та яг одоо Mindfuck-ийн орчуулсан киног үзэж байна. Үү бид хоёр сайн байгаа. Хүүмэн шинэ ажилд орсон. Харин би удахгүй сургуулаа төгс гэж байна. Хүү би тэр санаа зовлтгүй шүү. Надад ч гэсэн би чинь чамдаа үхэн хөвтлөө үнэнж байх бол. Би чиний зургийг авч орондоо байнгын урт. Тэр өдөр болгон ээжийн минь зурагтай ярилцдаг байсан юм. Тэрнийг ярилцахад миний сэтгэл ч бас дээрддэг байлаа. Амьдрал гэдэг тааварлашгүй тоглоом. Өөрөөс чинь дүүхэн нэг л өдөр чиний аав гэд ирнэ гэж төсөөлөжгүй байхад энэ хүн над дээр ирсэн юм.
Ах ч бай, дүү ч бай. Надад хамаагүй. Тэр бол миний аав. Чамдаа хязгааргүй хайртай шүү. Би аавдан хайртай.